За өдрийн мэндэ эрхэм миний Facebook найзуудаа, пэйжийн найзуудаа. За би энэ хууль сахиулагчдад нэг өөрийн гэсэн үзэл бодлоо хуваалцахыг хүсэж байна. За хууль сахиулагч нараа та нар маань хуулинд тангараг өргөсөн болохоос хэн нэгэн улс төрчдийн эрх мэдэлтэй дарга ямар нэгэн дарга нарт тангараг өргөөгүй шүү. Сүүлийн үед Монголын хууль сахиулагчдын нэр хүнд ямар байгаа гэхдээ тэргүй нийгэмд мэдж байгаа. Үнэхээр хулгай хийсэн, авилгал өгсөн авсан хулгайч нар нь бол дамжраал дарга сайдаа хийгээл явж байгаа. Хуулийг бол уландаа гიშгэж байгаа. Хуулийг уландаа гიშгээд хууль мөрдөгдөхгүй байгаагаас болоод Монголын нийгмийн энэ ядуурл завхрал ялзарл бий болсон. Бид нар өнөөдөр хууль чангатай хуулийг яг шударга үнэн зөв биелүүлдэг оронд байгаа бол Монгол улс өөр хөгжих байсан. Өнөөдөр хуулийг ягштал биелүүлдэг Япон, Солонгос, ёс зүйн өндөртэй орнууд бол дэлхийн гүрэн тэргүүлэгч болтлоо дэлхийд үсрэнгүү хөгжиж байна. Манай харамсалтай нь бол үнэхээр уларж гин шаларж байна. Энэ нь бол шудраг ус байдал газар авсан. Ядж яхад шудраг нэрийг шаадаг нав 5 тэргүүтэй шудраг 5 гэж гарч ирсэн. 5 хулгайч үн цэнийг болгосоо. Үнэн байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй. Энэ нэрийг бас худалдаа буруу намын шантажны тороолууд хэдэн галтар золбонгууд бас үн цэнийг болгочлоо. Ингээд шудраг бай, зөв бай, үнэн бай гэдэг нэр үгийг хүртэл ингээд дураакууд үн цэнийг болгочлоо. Нийгэмд бол болж үтээд байгаа юм алгаа. Тэгээ хууль сахиулагч нараа нэг нөгөө хэлэхэд хуулинд тангараг өргөсөн бол шудраг ажиллаач. Нийгмийн болж үтэхгүй асуудлыг шүүмжилсэн нэгнийг авчиад шорон гямдангаар айлгадаг, цагддаг болоод удаж байна. Одоо болоо тий. Та нарт үүрэг даалгавар өгж байгаа дарга нар чинь бол цаг хугацааны эмэгтэй хүний сарын тэмдэг нэг сард нэг удаа ирэл явдیں۔ Гэсэн тэрэн шиг энэ сайд дарга нар ч бас сарын тэмдэг шиг сайдууд сарын тэмдэг шиг болчлоо шүү дээ. Үндсэндээ бол тий. Дарга гэдэг бол үндсэндээ тэгэл ирээл буцдаг нүүдлийн шувуу баг нэг удаагийн хэрэглүүр гондоо болчлоо шүү дээ. Даргын үнэлэмж Монголд унсан. Нэг нөгөө хэлэхэд даргыг бол гондомтой зүүрлэхэд бол болно. Яг нэг нөгөө хэлэхэд бидний байгаа бодит царай энэ шүү дээ. За би энэгээр юу хэлэх гээд байна гэвэл одоо жишээ нь оюун эрдний ерөнхий сайд байхад Монгол ардын намынх нь баг хурлын гишүүн манай Баян хонгорын гаралтай иргэн Г гэдэг дүү шүүмжилсэн багхгүй юу? Оюун эрдэнэ нэг андлын гүшөөгөл хэдэн тэрбумаар хэдэн зуун саяар Хинтээ аймагт очиод балгас барайл аялал жуулч татна гэж солиорол өргүү зардал гаргасан шин гачийн балгас бараа хийцэн. Жуулч тэр балгас үүсгэж ирэхгүй тодорхой шүү дээ тийм биз дээ. Гадаад дүүрэн урлагийн бүтээл байхад балгас өр шааж яснаа жуулч татна гэд. Энэ бол даваа байдлаа ашиглаж улсад онц хэмжээний гохирол үйлс эрүүгийн гэмтэр шүү дээ. Энийг шүүмжилснийхаа төлөө манай тэр гээдүүг аваачаал 461-т 2 сар хорьсон. 2 сар хорьсон заа юу. За тэгээд 2 сарын дараа гарч ирээд зайлвал надтай уулзж ирсэн. Хөрх мөөгийнхаа уулзаатын зөвлөгөө авъя гэд. Тэгээ би хэлсэн байхгүй. За чи ардын намын дарга ерөнхий сайдтайгаа очиод уулзчихаа. Ойлгомжтой. Чи анх наадхыг шүүмжлээд тэр юмн дээгүүр дороо нисгээд байгаа балгасыг харуулсан улсад онц хэмжээний гохирлыг шүүмжилсэн наадах чи чамайг захиалцсан гэсэн. Тэгсэн чи очиод уулзсан байгаа. Нэг цаг авч ягаад тэгээ нэг көлөг царайлаад ороод уулзсан гэсэн. Дарга өстө би өстө зовлоо зүтгэрлээ. Дарга минь одоо би таны эсрэг яахчгүй нэ тэргээд ороод уулз гэсэн. Тэгээ ороод уулзсан чинь тэгэл за ойлголоо. Ахын дүүгэнд ороороо дахиж ахыгаа шүүмжилж болохгүй шүү гэж шаагаал нөгөө хэрэг нь хэрэгсэхгүй болгоцсон. Манай дүү 2 сар шоронд хоригдож байгаа. Тэгээ гараад ирсэн. Монголын хууль сахиулагч нар ингэж л ажиллаж байна. Бага бодис сарич чинь. Тий. Бас манай нэг найз Г гэдэг нэг найзыг 20 оны сонгуулийн өмнө аваачаад 2 сар хорьцсон. Сонгуулийн өмнө 5 сард хорьсон. Тэгээд 5-6 сард хоригдоод наадмын өмнө гарч ирж 2 сар хоригдсон. Одоо тэгээ явандаад хэрэг хэрэгсэхгүй болоод цагаатцсан. Яасан? Тухайн үед худал мэдээлэл тараасан гээд сүр бодруулаад компьютерын дээр нь хураагаа шаасан ардын намын захиалга байсан. Одоо ингэж ажиллахаа болмоор байна. Яг энэ шиг одоо фэйсбүүк дээр идэвхтэй байдаг манай Жаданбагийн Отгон баяр гээд манай ардчилсан намын одоо хандын маань журмын найзыг маань авчи хорчлоо. Дээрээс фашизмын үед бол ингээд хүн байвал хэрэг нь олдно гэж Оросууд коммунизмын үед ийм ярьж ирсэн. Тэр одоогоор Монголд үйлчлэл байна л да. Яаж юм гэсэн чи одоо тухайн үед бол хүнийг хилмигдүүлэх бол маш амархан. Гэрийн нэг жил хар тамиг битгийл амны тамиг татдгүй нэг гэрээс нь хар тамиг гаргалаа гэж хар тамигийн хэрэг тохоо явуулцдаг. Энэ бол Оросын мафийн кино дээр гардаг бодит үйл явдлаас кино хийсэн бодит явдал шүү дээ. За тэгээд болохгүй бол хүүгийн шугантай холбоод ял өгчдөг. Тэгсэн манай Отгон баярыг нэг хөгийн юмнаас болоод хорч чинь гинэ.
Тэгээ эрүүгийн цагдаагаас юм шиг байгаа. Эрүүгийн цагдаагийнхаа та нар маань чиг үүрэгч өөрөө улс төрчдийн даалгаврыг биелүүлэх биш. Онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэргийг шалгадаг энэ тусгай субъектийн газар штэ. Та нар яагаад ингэж нэг хоёрын хооронд одоо хүнийг хардаж сэрдэж болно. Гадуур байцаагаа шалгаачтай. Юм бол хорддог, цагддаг тийм юм хөнгө ард хоцорсон штэ. 37 онд бол 20 цагдагч авчиад алждаг байсан. Эргээд одоо 37 оны хэлмэгдүүл ирээд байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? 21-р зуун штэ. Монгол улс арчилсан хүний эрхийг дээдэлдэг, арчилсан үндсэн хуультай болоод 36 жил болж байна. Хүний эрхийн конвенцэд нэгдэн ороод дэлхийн олон улсын нэгдэн ороод бас 30 хэдэн жил болж байна. Тэгээ Монгол хүний эрх яг нэг нөгөөлөхөд уланд байна штэ. Шаланд байна штэ. Дуртагаа авчиад нэг даргын даалгавраар авчиад 20 цагдаал баахан хараар будаа шаардуулж ирсэн аа. Тэгэл ядж яхад энэ Facebook сошиалаар шар мэдээний шантаачны залбин сайтууд төлбөртэйгээр хүнийг зүгээр гүвдэг, харлуулдаг, дуртаагаараа өнгө будаг нааддаг болчихлоо шүү дээ. Тэгэл баахан сайтуудаар гүвжсэн нь хулгайч байсан юм байна гэхэл шоронд хичдэг шаардсан. Болооч ээ. Өнөөдөр хүнийг шалгаж болно л доо, гадуур шалгал та. Хин нэгнийг одоо юу штэ. Шорон ганданд хийх шинэг сайхан юм биш. Хүний амьдралын цаг хугацааг алддаг. Жишээ нь би жил шоронд хоригдсон. Миний хүүхдүүдтэйгээ өнгөрөх жилийн цагийг миний жилийн амьдралыг алаачиж байгаа байхгүй юу? Хүний амьдралыг алж штэ тий. Болох хэрэгтэй байхгүй одоо манийч дүүрч. Тэр Отгон баяр чи ардалтаа 4 хүүхдтэй авгаан өнөө маргаашгүй төрөгч байгаа том гизтэй штэ. Бас л Монголын нэг өрх штэ, нэг гэр бүл штэ. Нэг өрхийнхөө нэг гэр бүлийн нэг хүний амьдралыг харлуулж шаардуулах тийм гоё байна уу? Манай энэ хууль сахиулагч нар чинь өргөсөн тангарагтаа үнэнч хуулийн захирагдаж ард иргэдийн аюулгүй байдлыг шудраг өсөг тогтоохын төлөө ажилтдаг үстэй. Ягаад ингэж сонин үйлдэл гаргаад дургуун нэг даргын дургуун хүрэхээр аваачаад хорд сагдаад байгаа юм бэ? Тэ болохгүй штэ. Тэгснэ мө Отгон баярыг зайлуул сойшлоор зүгээр битүү гүвж гин баг насны хүүхд хүчирхийлсэн ч шиг. Бас хүнийг хардаж сэрдэж харлуулж болно арай бодтой юмар харлуулаач ээ. Юу хуцаад байгаа юм бэ? Отгон баяр чи харин хүүхдийн эсрэг одоо хүчирхийллийн эсрэг олон сайхан акц хийгээд энийг үзэн яддаг хүмүүсийн нэг хөөй. Өөрөө 4 охинтой авгаан өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Тим үйлд хийх хүн биш. Би зүгээр нэвч шууд мэднэ Отгон баярыг. Хүмүүжлтэй айлын нэртэй айлын зүстэй хөхөд хөөй. Энэ хулгайч нар нэрээ харлуулна гэхэд дэндүү харлуулах юм аа. Тэгээ монголчууд нэг юм талрын зам байна. Нэг хүнийг жоохон ингээл унаал ирэхээр нь дээрээс нь гүвдэг, пойлддаг, бүүлэгддэг байдал нь үнэхээр лалар. Бид нар ийм учраас хөгжихгүй байгаамаа. Намайг Солонгост хар ажил хийгээ явж байгаад гятууд хоорондоо амь нэгтэй. Нэг гятанд одуулахад нийлээд нөгөөдхөө өмөрөд тэмцдэг, алалцдаг байсан шүү дээ. Тэ? Тийм учраас гятууд дэлхийд дээр хүчрэхэг байсан шүү дээ. Бид нар ядаад гятуудыг сайн юм дуурайдгүй маа гэхэд ядаад нэгнийгээ өмгөөлдөг, хамгаалдаг, муу юм дуурайдгүй маа гэхэд сайн чанарын дуурай л да. Гятуудаас бид нар юу дутдаг юм бэ? Тэгээ нэгнийгээ ядарч нийгмээрээ гүвэнд хараан зүхэн унсан дээр нулимн. Энэ бол навшийн адгийн зан. За ёо. Монголчууд чи хэзээ дээр вээс ядарснаа хайрлж, задарснаа зад хүмжилж ирсэн ард түмэн штэ. Тэ? Чингис хаан өнөөдөр задарсан улгайчуудыг хүний өөрийн ах トゥ хамаатан садаа хамаагүй хуулийн хариуцлага хүлээдэг байсан. Ядарсны найл хар илгэнч байсан өөр аймаг улсын ч байсан харилдаг л байсан шүү дээ. Энэ ерөөсөө хүн төрлөختний нинжин сэтгэл шудраг байсан шүү дээ. Тэ. Тэгээ одоо манай хууль сахиулагч нараа та нар бас үр хүүхдтэй шүү дээ. Та нарын үр хүүхдийг гэсэн карма идлээд хин нэг ингээд хүн үр хүүхдийнхаа төлөө улс орныхаа төлөө амьдрдаг. Хүний зорилго тодорхой. Ирсэн бол буцдаг жамтай. Энэ ирэх буцах хорвоогийн жамын хооронд гисэхэн хугацаанд зөв амьдраад явмаар байна. Тэг өнөө маргааш нэг төр зүрийн амьдрал дээр нэг петканараас даалгавар авч навши юм хийж яах нь хууль сахиулагч нараа. Би цагдаагийн өчнөө сайхан урандаа нарыг мэднэ. Зарим нь ч өөрхий дэд урандаагаа авч чадсангүй шудраг зүтгээд тэтгэвртэй гарлаа. Петка гэж гэл доголн нулимстэй тэтгэвртэй гарч ирсэн манай ах нар зөндөө байна. Зарим нь задраад дарга сэрэг хийгээл томроод хүн амтны муу үзээ шорон гямдангаар хор цагдаал педигэдсэн нөхдүүд ажиллаа өгсөн гудамд гөлгөө болцсон хүний нүрэлийг ихсэлж харж чадахгүй хулгайч дарга нарыг би зөндөө мэдэн цагдаа нарыг. Нэр шүү. Хүний ус судгийн хоёр хэмжээтэй штэ. Албан тушаал цаг зуурах. Хүний амьдрал өхөн хөлтлөө үрдих штэ.
Үр хүүхдүүд нь үргэлжлүүлээд амьдрын маргааш өнөөдөр өстөнд байсан хоёр нөхрийн үр хүүхэд хоорондоо худ ураг барилцаад эхнэр нөхөр болж гэр бүл болохыг хэн байг гэх юм. Амьдрал баялаг штэ. Эргээд уулзах нүртэй байл та. Та нар аавын ялалт шоронд оруулж ялт тал өгчөөд хоёр хүүхэд нь хайртай дуртай болоод худ ураг барилдах гэдэг ирүүл яах вэ? Үнэхээр гэмт хэрэг хийцэн алдаж эндсэн хүмүүсээ бол аав ээж нь ч гэсэн өмөрөхгүй. За миний хүүхд алдчихлаа эндчлээ. За хуулийн хариуцлагын нэг гайгүй шиг оногдуулаасаа билээ гэл гэр бүнийхэн л хүртэл хүлэн зөвшөөрдөг штэ. Тэ? Үнэхээр хэрэг хийцэн хүн байвал хэнийг ч өмгөөлөд хэрэггүй. Хуулийн хариуцлагыг хүлээлгэх ёстой. Гэхдээ хилмигдүүлж улс төрчдийн даалгавраар новшин юм хийж хууль зохиолагч нар маань нэр хүндээ битий шороотой шавартай гутгаач л гэж байгаа юм. Тэ. Одоо өнөөдөр хардаа зүгээр гудамд явж исэн иргэнэ аваачаад хоёр хүн цагтаа суугдаал нэг амар онц ноцтой хүн алаад хүрээ талаад улс их орноос урваа шаатсан терроризм дайн байлдаан садар самуу үлдсэн хүн шиг л аваачаал 20 цагтаас үржигнэл сошиалор гөө шаагаад тах юм. Манай Жаданбагийн Утган баяр бол энэ 16 давхрыг нэг болон 15 давхрыг нэг болон энэ Нямбатар оюун эрднийг л шүүмжилсэн шүү дээ. Тэрнийхээ шанг өнөөдөр хүртчих шиг байна. Би оюун эрднийг ерөнхий сайд Нямбатарыг хууль зүйн сайд байхад шоронд орсон шүү дээ, тий? Тэгээ одоо яах вэ? Би тэрэнд юм боддоггүй. Үүлийнх нь үүлийн үрэл таал үсттэй. Би хүнд хизээч муу юм хийхгүй. Ягаад гэвэл би өнөөдөр хүнд муу юм хийхэд миний үр хүүхдэд тэр нь карма хэлбэрээр болон эргээд ирнэ штэ. За надад бол дүүрч хамаа алга. Тий. Үр хүүхдийнхээ төлөө амьдрч зөв л амьдрал та. Хорвоо ертөнцийн зөв хүмүүс л тэгэл зөв амьдрал зөв үлийн үрийг бүтээгээл явна штэ. Нэг амьдралд лалрын захиалгатай новшин үлийн үр бүтээж яах гээд байгаа юм бэ? Хин нэгэнтэй өстөнд дайсан муу юм хийх тийм гоё юм уу? Сайхан юм уу? Тий. Өнөөдөр тэгээ сайд дарга нар хариуцлага хүлээж байгаа нь хаа байгаа? Сайд дарга нар яаж чадахгүй байгаа штэ. Өнөөдөр манай намын дарга байсан нэг задарсан улгаач тухайн үед авилгалтай тэмцгэрнийг ашиглаад манай их чинь гэр орныг нэгжээд ядж байгаа туйл сахиулагч нар мангар бүдүүлэг гэр орныг чихтэй шууд гадуур гутлцаа тайлахгүй тэр гэрт чинь тэр хүүхдүүд нь мөлхтгийн тоглодгийн нэх гадуур баахан тоос манаргас ирсэн гутлаараа гიშгээл айл амтнд дээрлэхэл гүйцэтгэх ажил хийж байгаа бол айл амтнд нэгжиж байгаа бол ядаад нэг цэнхэр углааш орж нэг галгаар руу дугуулж ороод нэгжилтэй. Энэ чинь соёл шүү дээ. Хууль зохиолагч нарыг соёлгүй байна гэж бас хэлээд байгаа юм бэ. Ёс зүйтэй байл да. Та нар нийгэмд ёс зүй бүтээх гэж шударгаас тогтоох гэж ажиллаж байгаа үстэй. Нэг амар бүдүүлэг нахаалны шаадсан. Гэсэн бас төрийн нэрийн өмнөөс төр зүүр ажиллаж байгаа гэдгээ санаж яваарай. Манай хууль зохиолагч нараа. Та нарыг татвар төлөгчнөр шударгаас тогтоо зөв ажил гэж цалинжуулж байгаа болохоос сайд дарга нар чинь та нарыг цалинжуулаагүй шүү. За ёо. Хулгаас нар чи харин энэ нийгмийг чи ямар болгочог мэдж байгаа үстэй. Та нарын үр хүүхдүүд бидний үр хүүхдүүд ямар лалрын нийгэм өгтөж байгааг мэдж байгаа юу үр хүүхдүүдийг? Та нар өнөөдөр нэг мүү даалгавар гүйцэтгээд хин нэгэнд муу юм хийгээд та нарын амьдрал сайхан болчихоо. Орвонгороо өөрчлөгдөхгүй. Тийм байдгүй. За ёо. Гэсэн бас өнөөдөр захиалгын одоо манай энэ би хууль зохиолагч нараа бүгдийн тийм гэж хэлэхгүй. Шудраг зөв ёс зүйтэй ажилдаг, мэдлэг хүндлэг ёсоо мэддэг, харьцааны соёлтой мундаг хууль зохиолагч нар зөндөө байгаа. Тэд нар нь харамсалтай нөөдөө дээшээ гардаггүй. Ягаад гэвэл шудраг учраас буруу үүрэг даалгавар биелүүлдэггүй учраас хуулинд тангараг өргөсөн хуулийг ёс зүйтэй захидаг учраас дээшээ гарахгүй. Ёс зүйн новшнууд бол тэгэл юу ч хамаагүй. Хүний амьдрал хорлно, ална, хүнд муу юм новшин юм. Үнэхээр iyi штэ новшнууд. Заяагүй штэ бас. Тэгээ бидний өнөөдрийнхөө байгаа царайг харал да. Хар. Бид нар ямар нийгэмд амьдраад байгаа вэ? Ямар боломжтой байж ямар нийгэмд амьдраад байгаа вэ? Ямар лалрын новшин нийгэмд амьдарч байгаа вэ? Энэ новши би одоо хараад юу хэлмээр вэ? Яадгийг? Тэ? Новшин нийгэм штэ. Энэ новшин нийгмийг хэн бүтээсэн? Иргэмтлэн сайд дарга бүтээсэн штэ. Эднэрт хуулийн хариуцлага оногдуулж байгаа юм уу? Энэ хулгайч нар өнөөдөр төрүүчээс ахуулаад тэр эрчим хүчний сайд майдыг барайл хорилоо гэдээс гадуур байсаж байгаа юм байна л шүү дээ. Над чиг хорсороогаа ял өгөөч хулгайч нарыг. Амар их дүнтэй юм гараал хэлсэн. Намайг хорсороогаа ял өгсөн шүү дээ. Үнэхээр тийм авилгалчин сайд дарга нарыг хорсороогаа ял өгөөч.
Өнөөдөр ял аваа явуулсан нэг эрх мэдэлтэй дарга байсан нөхөр 2 дугаар эмнэлэгт хоригдчихлээ шүү дээ. 2 дугаар эмнэлэг 461 20 газар уу? Тэр 41-т нь хориоч 461-т нь эмнэлэг байгаа шүү дээ. Ямар сайд даргын шоронд ял аваад орохоор нь эмнэлэгт гаргаа шаагаад өгд юм бэ? Ямрын болохоор зоороо аваачаад мэрэгжлийн алуурчин хядуурчин хулгайч нар хоригдлын ялтангуудтай авчиж нийлүүлчихсэн юм бэ. Намайг зоонд жинхэнэ 2 удаа хүү алсан, 3 удаа хүү алсан. Тэм нөхдүүдтэй жинхэнэ мэрэгжлийн хулгайч, дээрэмчийн хулгайчуудтай нэг зоонд оруулж ирсэн шүү дээ. Манийг бол тэгнэ. Дарга нарыг бол ял аваа явсан ч гэсэн худаг дээр гаргана. Худаг гэдэг нь шоронгийн гадаа. Тэ. Бусдаа ажлын хоногтой. Гэрээсээ хоол зөөлгүүлж идээд идээ суучдаг шүү дээ. Би мэдэн шүү дээ. Ийм л байж тээ навшнууд Монголын байгаа царай. Өөс тэр зэг юу лээ даргыг 2 дугаар эмнэлэгт байна гэсэн. 461-т нойрооч төр улгаач. Загтаа авилгалтай тэмцэх газрынхнаар олон бусрын юм хийжсэн улгаач штэ. Би бас шүүмжлэл лооцсон барьжсэн манай гэрийг очиж нэгжээл игчийн гэрийг баган комиссаруудаар нэгжүүлээл хүүхдүүдийн уйлуулаад ээжийн үлэмсийг үзэл явжсэн гарууд сүүлд нь тэрэнд ахалж явсан комиссар нь хор тавдар тусцсан үхгээ явж байгаад би харсан өрөвдсөн штэ чаавас хүүхд нь өвдсөн юуны имлэг дээр юу лээ ихний ялгсан имлэг дээр үзүүлсэн шаажсэн карма үйл юур хөргий тэр мө хүүхдийн буруу юу ах вэ тэр мө комиссарын буруу яах вэ тэр комиссарын ганцхан алдсан алдаа нь хүний даалгавраар хүнд мөө юм ийсэн нөгөөдхийн үйл юур карманы идгүүлсэн мань мэд хараад ирөөгөөчгүй би тийм хараал өрөөд мэддэгчгүй карма үйл юур хохин тэ тэгэхээр зүг байх хэрэгтэй байна хүнд мөө юм чи одоо би одоо энийг том дарга эрүүгийн цагдаагийн дарга марга байсан том лаглаг гаруудыг мэддгийг одоо тэтгэвртэй гарцсан гөлгөө болсон шааж хялааж гөлийц мөргө гавчицсан төрийн мөрдөс зүгээр ямар том баавартай хүн төрийн мөрдөс дүүж төрийн сайхан цолыг хайрлаад иргэдтэй энгийн даруухан байх хэрэгтэй шүү дээ хулгайч олигархуудад арслан бармыг далцах хэрэгтэй шүү дээ иргэдээ дээрлэхээ задарсан дарга нарт байлдагтаал тий тэгэж манай ардчилсан намын эдэн нөхдүүдээ нэг 42-3 юм ордонд байж ах шиг байна та нар энэ засгийн газар болон энэ хууль сахиулагч нар яаж ажиллаад нийгэмд ямар байгаа талаар нэг жоохон байр суурь тодорхой болгоод батлсан хуулиа хэрэгжүүлж гэнэ хянаж гэнэ хууль бус үйлдэл газар аваад нийлээд наад нэг олигтойгон шиг наад парламентод хууль дэг сахиулж байгаа бол баталцж байгаа бол олигтойгон шиг ажиллаач үүргэлэл ардын намын үр төрөнд орочоод худлаа гуцаал ухаантай царайлаа шудраг юм шаагаал попро шаагаад ах юм одоо та нарт найдах юм та нарт найдаж штэ Монгол хүний ирэх уланд байна штэ та нар 40 эдгэд чи ард түмэн сонгосон штэ ядаад энэ мөн коммунистууд ман намын эдэн тулгайчуудыг өнөөдөр ард түмэн үзий ядж байгаа та нарт ард түмэнтэйгээ нийлээд энэ хулгайч нартай тэмцдэг юм уу дуртай иргэнэ аваач 29 цагдж штэ тий өнөөдөр тэгээ бүгд үтэн намаар нь муугаа харагдуулахын тулд намын үгээлс үзэл бодоо илэргүүлсэн гишүүнийг аваачаад илэрхийлсэн гишүүнийг аваачаад 20 шаагаад ах юм тэр манай энэ отхон баяр бол би постуудыг хардаг байнга одоо тэр болохгүй бүтэхгүй идсэн уусан дарга нарыг шүүмжилсэн шүү дээ Жаданбагийн отхон баяр тий тэр дундаа хууль хүчний байгууллагын нэг даргыг ноцтойгоор шүүмжилсэн байсан тэгэл маргааш нь хоригдсон за би тэр дарагт хэлье хөөе даалгавраар хүнийг шорон гянданд явуулдаг хөөш нөхөр дарга үр хүүхдгүй юу үр хүүхд чи Европоор бүтээгдсэн биш үсттэй карма гэж мэдхүү өөрөө мөнхөөгүй юу авсанд орохгүй юу мөнхөө суудсан уу юу яагаад ингэж хүнд ир бараа гаргаад дээрлэхэд захиалгаар хориулаад хорж цагдаа шаагаад идэв юм бэ өөрөө чинь хүнийг хорж цагт гэж тэр хууль хүчний байгууллагын дараагаар томлоогүй байх шүү битээ даналцаад байгаа юм овш минь чамаас айж чидэх юм байхгүй шүү ганц амьдрах амьдралд бол үгсэн баас ямар ч дарга цэрэг байсан бо бузруудтай харин бузрын дуудаж байгаад новшнууд минь дахиад шорон гянданд орохоос айхгүй шүү новшоо та нар миний зовлогыг хорин үхэс зоригийг хорж чадахгүй новшнуудаа цаа юу бааснууд минь хүнд битээ муу юм хийгээд байгаарай үр хүүхдүүд чи сайн явах чи ард түмээ харж байгаа шүү новшнуудаа төр зүрийн албан тушаалдаа битээ сагаад байгаарай ойлгосноо хөрхи манай тэр мүү найз зайлвал
тэр даргаыг шүүмжлээл өнөөдөр энэ цагдаагийн байгууллагыг ардаас нь ганц базаад бүлдэгдөөд хитэн цагдаа нарыг шорон гямдангаар айлгадаг нэг ганцхан газар байгаа шүү. Та нар битгий новшроод байгаарай. Та нар авилгалчтайгаа тэмцэж чадахгүй байгаа шүү. Өнөөдөр харалтаа би лайвыг л явж штэ өөш. Монголын төмөр замын дээр авилгалчин хулгайчийг хариуцлага тооцоолаач харъя. Та нар чадахгүй. Монголын төмөр замын хулгайч бол хууль хүчний байгууллагын дарга нартаа болцсон надаас татаасаа авдаг гэж томроо шааж илээ. Тэр Бачуулуун гээд их хурлын гишүүн өвсгөлөө сонгогдсон Мөнхбаатарын багийн найз гээд нэг заяагүй золбон хулгайч байгаа. Тэрийг та нар яаж чадахгүй байгаа. Гадаад руу гарынхаа салаагаар татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн мөнгнөөс олон тэрбум авирч өргүү зардал гаргасан албан тушаалын байдлаа уруусаа ашигласан байгалийн алуурчин Чинбатын номиг та нар яаж чадахгүй байгаа. Чадахгүй та нар. Та нарыг бараг юм золбон хэдэн улгаач нарыг бараг мөнгөөр гадаад руу шаасан мөнгнөөс амнууч гахтал авилгад өгд юм биш үү? Та нар хэдэн брендийн гуц өмссөн ярвасын хэдэн педстандар байгаа ш та нар. Та нар юугаараа брэнд авч өмсөд байна навшнуудаа. Ой. Хөнгсөн. Та нарын цалин үсрээл нэг 5-10 саяас юу гитэрдээ. Тэгэхэд та нар өнөөдөр 50-60 саяын брэнд өмсөж шаагаад байгаа шүү. Юугаараа амьдрдгийг, авгаа хөхтөө юугаараа тижээдг юм бэ? Ямар тансаг шаагаад байна. Тэ? Навшнууд. Тэгээ зайлвал үгүйсэл бодлоо илэрхийлсэн авчаад шорон гямдангаар шаагаад байгаа. Ардтаа цагаалахтай ойлгомжтой. Нэг хулгайч байгаа. Би чамайг жинхэнэ харна заа юу. Зүгээр харна. За юу. Өш. Би чамд өс онцон санаад байгаа юм алга өөрөө мэдж байгаа. Миний лайвыг үзэж байгаа. За юу. Чамд өс онцон санаад байгаа юм алга үүлийн үр карма танаа үр удмыг чинь зэгцлэх баг. За юу. Үүрийн үрг Монголын заяа их гэж бас зүү яваа хүмүүсийг тэргүү хэлмэгцэн ч тэр бурхан тэнгэр бас харж үздэгий. Хүнд муу юм ийсэн золбонгуудыг бол харина. Карма байранд нь тавьдаг юм аа. За тэгээд юу ямар байна? Энэ оюун эрдэнэ Нямбаатрын үед одоо энэ хоёрын даалгавраар хүнд муу юм хийдэг энэ хууль сахих байгууллагын дарга нарыг одоо шинжилж солио. Тэ. Амар сайхан сайдаа Нямбаагийн үед томилогдсон дарга нарыг шилж соль. Сонгын шалгаруулж шудраг офицеруудаар баг бүрэлдэхүүнийг удирдуул. Тэгэхгүй бол манай Нямбаа оюун эрдэнийн үед бол хүний эрхийн индгэс хүний эрх бол уланд орсон штэ. Дуртайгаа шорон гямдангаар айлгсан штэ. Оюун эрдэнэ чи өөрийгөө мөнх гэж бодсон уу? Одоо чи гудамд надаас долоон дээр явж байгаа. За ёо. Би гудамдаа иргэд дундаа нүүр бардам алхаж байгаа. Ягдгүйл би чам шиг Монгол улстай гай тариагүй. Чи бол Монгол улстай гай тарьсан. Авьяа байгуулаагүй. Монгол улсын энэ боломжийг 5-6 жилээр ухраасан. Нэг юм мэдрэл муутай тэнэг хулгайчаас болж улсаар цаг хугацаа алдчих шүү дээ бид нэр. Оюун эрдэнэ яг юу бүтээсэн юм бэ? Би унсныхын дараа юм ярьж байгаа юм биш. Яг юу бүтээсэн юм бэ энэ нийгэмд? Юу гээгүүлсэн юм бэ? Гаргаад ирээч харъя. Гэсэн бас би чамайг лайвтаж очингоор өрийн оюун эрдэнэ. Чи миний лайвтаж очингоор ороод надтай халт сайхан мэтгэлцэж ярьж чадахгүй. Чи тавилттай нэг хувийн студ дээр очиж 5-6 цагийн бичлэг хийлгээд илүү дутуу бөө сул яриануудаа гасуулж нэг юм чи телевизээр орсон. Чиний мэдлэг гэж нохоод олоо. Нэрэ шүү. Оюун эрдэнэ шиг юм нэг гачин нэг нам дагсан, дарга дагсан, энэ нэг гачин долдоо шалдан банд нарын үед томилсон энэ яг оюун эрдэнэ шиг новшнуудыг цагдаагийн байгууллагаас шинжилж цэвэрлэмээр байна. Монголд хууль сахиулах байгууллагын цагдаагийн байгууллага мянган 100 шилдэг албан агшд байгаа. Тэдэн дундаас хуулинд тангараг өргөсөн шударгуудын сонгон шалгаруулж өнөөдөр тэр байгууллага хамт олоныг удирдуулмаар байна. Цагдаагийн байгууллага хэн нэгэн улс төрчдийн дохио зангаагаар хөдөлдөг, дохио зангаагаар ажилладаг ийм байгууллага биш. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг, иргэдийн амгалан байдал, тавин байдлыг сахиулдаг, хуулинд тангараг өргөсөн ийм бие бүрэлдэхүүн. Энэ сайхан цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг одоо өнөөдөр захиалгаар авч хэн нэгний муу гүйцэж гүйцэтгэх ажиллагаа нэртэй хүн нэгэнд
муу хорлонгоо хийгдэг болох хэрэгтэй байна. Өнөөдөр шударгаас авландаа гიშгцэн штэ. Хөөе. Тэ. Өнөөдөр цагдаагийн байгууллага намайг одоо хүүхдийн парк аврыг гэж явхад хөш. Өнөөдөр алуурчин хадуурчин хулгайч нар бүр цагдаагийн нүдэн дээр миний хөлийг мөршгаал зөрчил ütгээд эрүүгийн гэмтэр гүйлдэхэд яагаад ч биш. Яасан? Нямбатар хуульцсан сайд байсан, оюун эрдэнэ ерөнхий сайд байсан. Мөнх эрднийг яасан хулгайч баг тэдний уулсан юм биш үү? Ингээд хүнийг хинч биш усныхын дараагаар хөш ард түмэн та нарыг хийсэн бузар булаа гэж чи үе үед ингээд дурсан санддаг. Зөв юм хийвэл ард түмэн бас үе үед сайн санддаг. Та нар над байгаа нэг цаг хугацаагаа нэг жоохон албан тушаалаа битгий хааны алба гэж андуураарай. За юу. Наад төрхөн зуурын жоохон эрх мэдлээ битгий үрдийн эрх мэдэл гэж эндүүрээрээ. За юу. Тэ. Өнөөдөр боддоо үгээ хэлсэн болгоныг харлуулж, шарлуулж. Өнөөдөр хууль ус зүйл хийсэн, хулгай хийсэн сайд дарга нар мөнгөтэй байна. Тэ. Тэдний хулгайгаа нуухын тулд хэдийн шантаж зүг болсон, сэтгүүл зүг гутаасан золбин сайтуудаар хаалтын гэрээ хийж байгаа. Асуудал гарвал тэднэрээ харлуулж байгаа. Одоо миний талаар ойрд амар броны дараах мөөх шиг эвлүүлэг контент шааж байна. Сайн үзээрэй, хараарай. Манайхаа. Тэ надад юу ч наалдахгүй. За юу. Намайг их л удаж хөх хотод ерөнхий консулаар ажиллаад баахан машин оруулаад зардсан, идсэн, ууцсан өөр юу шаадаг гэлээ. Нэг гаттын тавг долоодог барьдаг юу гэлээ. Баахан шаана улгаач нар. За тэгээ шоронд орсон шоронгийн ялтан. Дүүн 3 шатны шүүгээр ял авсан энэ төр гээд. Ард түмэн сонгосон. Манайд хулгай хийгээгүй, хуульч өрчөөгөө. Хуулийн аран дурал явагдсан заа юу. Дээчүүгийн ерөнхий шүүгчнэр хүртэл алдаа гаргадгийг тэрийн үндсэн хуулийн зэстээр залруултыг. Одоо үндсэн хууль дээр байгаа. Хөгжлийн банкнд ажиллаж ирсэн. Мэргэжилтээ хийж ирсэн. Мэргэжилтээ хийж байгаа зээл авах хүссэн төслүүдийн танилцаад хурал руу оруулсан. Хурлаар дэмжсэн хурлынхын дарга Содбаатрын төрсөн ахын зөв зүгээр. Дээдлийнхэн захирал эрсдлийн газрын захирал Гамбиамбын дүлгэн зөв зүгээр. Манай дүүг миний араас шоронд явуулах гээд авилгалтай тэмцэх газраас хэрэг үүсгээд хэрэг олдохгүй аргаа ядаад торгуул яалагд хорлцсон. Ийм л болсон. Монголын зарим нэг хууль агуулгч нар ингэж л ажиллаж байгаа. Нэрээ шүү. Тэр сайд дарга хийгээд олон жил улс төрд явцсан эдэн улгаач нар нь яагаад ч гоох штэ. Тэдний бузар далаа штэ. Тэр далаа шиг бузар дээр далаа шигээл оногдуулж чадахгүй штэ. Гятад бол тэргөө энэ төрөөс хулгай хийсэн хулгайч нарыг бол амар хариуцлага тооцоолж байгаа. Манай Монголд амар хайрлж шаацсан. Ийм л байгаа да. Тэгээд хууль сахиулагч нараа та нарыг улс төрчнөр ашиглаад нохоод барьдаг мод шиг болгоод байна. Үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг амын хумхиж 37 онд бол аваачаад алждаг байсан. Одоо ч арай алж чадахгүй шорон ганданд хорж амын үддэг болоод байна. Уучлаарай би л амаа өдүүлнэ гэж байхгүй. Салавч үгүй маага илчих заяа та нар. Маага өгч заяа. Энэ салавчийг би хууль сахиулах байгууллагын нэг шудрагаас тогтоохоо тогтоож чаддгүй нэг лалрын дарагт өгч байгаа шүү. Маага илий чам заяа. Би чамайг харна. Чи битүүрийн үүлийн үр миний гараа чам шиг бузар хийгээгүй учраас миний үүлийн үр арай нэг гэгээлэг байгаа бах. Өөрөө чи үүлийн үр харалцсан байгаа шүү. Ягаад гэвэл бас нэг ном судраас үзэж харж уншсан судалсан хүний хувьд ном судрал дээр тэгж заасан байна лээ. Хүнд муу юм хийсэн хулгайч нарын үүлийн үр нь харалцдгийг. Тэ. Нэг хоёр үеэрээ сайн явахгүй гэдгийг. Тэ. Үеэрээ сайн явах чи харна. Харна. Таапалж байгаа биш шүү заяа. Харна. Хулгайчийг харна. Одоо тэгээ яах вэ? Үүлийн үр хараад тэгэхэд зайлвал тэгэл муу цагтаа задраал том байсан хулгайч нар өвдөж зовц үхгээ байж байгаа хулгайчийг тэгэл харахаас чаашгүй л тэгэл яах вэ? Үүлийн үр нь хогно. Тэ? Үүлийн үр аюултай шүү. Зүв явахгүй бол. За тэгээ манай хууль сахиулагч нараа шудраг ажиллацгаая, зөв ажиллацгаая. Яаж яхад шудраг гэдэг нэрийг шудраг 5 нэртэй шаадаг 5 хулгайч гарч ирээд үн цэнэгүү болгоцсон.
Шудраг гэдэг сайхан нэрийг шаадаг та үн цэнэгүй болгоцсон. Зөв байх хэрэгтэй. Тэ? Үнэн байх хэрэгтэй. Ядж хаад энэ үгийг хүртэл худалбаа буруу намын хідэн шантажны тороолууд оюун эрд Нямбаатарын тороолууд бас худалбаа буруу намынхан үн цэнэгүй болгоцсон. Улгаачууд хідэн боловсралгүй хідэн мовшнууд одоо бүр амт тороол бэлтцсэн шааж байгаа шүү дээ. Тороолын айрам нөгөөдүүл нам байгуулсан. Худалбаа буруу нам. Яа. Вай бая бас хідэн таар шууданууд нэг нам болцсон шааж байна. Гүрнүүдийг. Та нар одоо нэг Монгол улсын засгийн эрх аваад та нар Монгол улсыг хөгжүүлчих үү яана. Тэр хулгайчууд улс төрд орвол гадны хөрөнгө оруулалт алга болно. Чаавас. Баахан шантажны хулгайчууд нь улс төрд орчлоо. Монголд улс хөрөнгө оруулаад нэмэргүйгээд Монголыг хөрөнгө оруулагч нар тоож ирэхгүй. Гадны хөрөнгө оруулалт татаргаар бид нар дэлхийдээ хөлөөлүүлж хөгжиж чадахгүй. Эргээд яах ёстой юм? 13 дугаар зуунд очих ёстой юм уу? Морио уны машин тэргээ бойлий. Бензин дос хэрэглэхгүйгээр морио уны малаа маллээ. Тэ хөдөө аж ахуйгаа хөгжүүлээ. Ингээ явах юм уу? Тэр шинжлэх ухаан техник технологи байхгүй. Тэ. Хэдэн одоо худлаа буруу намынхан бол бузрын хэдэн хулгайч нар штэ та нар. Эднэрт яагаад хууль үйлчлэхгүй байна? Ягаад гэвэл захиалагтай шантаж зүү хулгины нам худлаа буруу нам. Намаараа над руу дайраад байгаа болтой. Намаараа гайгүй гэсэн дарга нар байвал над дээр хүрээд тэр хідүүлээ лайвэр гой соёлтой мэтгэлцээ. Та нарын мэдлэг боловсролыг шалгая. Улс төр гэж юу юм та нараас асууя. Та нар улс төр гэж юу байдгаач мэдэхгүй шааж байгаа шүү дээ. Хэдэн галтар дуракууд ёо. Төрөний бөөс төрийн толгойд гарахаар бас Монголын төр самуурдгийн гэсэн төрөний бөөсүүд төрийн толгойд гарах га шаагаад тах юм. Тэгээ Монголын заяа их арайчтай энэ хулгайчуудаар нэг хүчрэгөө тэгээд төрөний бөөсүүдийг төрийн толгойд гаргаад бузарлуулчихгүй байлгүй да. Ард иргэд минь ухаантай да. Одоо хэдүүлээ энэ ардчилсан сонгуулаа хайрлна. Ардчлал шудраг ёсоо хайрлна. Хүний эрхээ дээдлсэн нийгмийн хайрлын шүү. Тэхийн тулд хэдүүлээ амь нэгтэй байна. Цаагуур чин биднийг юу ч муулна. Надаар бол зөндөө кино эвлүүлэх хий. Одоо баг 3.5 тэрбумаар хүн харлуулдаг гинэ. Яадаг үлээ надад 3.5 тэрбум өгөөд лайв хийх хүн байвал хүрээд ирээчээ. Нөгөө мөнгө нь аваад ард түмэндээ тараачих юмсаа. Ядж яхад би мөнгө үзэж чадахгүй жоох юм олвол тараага засаа дуусах чинь. Тэ. Гэхдээ нэрэ өнөөдөр би бүр Солонгост оюуны хөдөлмөрийгээд 10 сая вон олж ирэл ард түмэндээ тараацсан шүү дээ. Би ер нь мөнгө үзэж чаддгүй байвал өөрхөн ядарсан нэгэн засаа дуусахтай. Тэ. Миний ядж яхад тийм төрөлхийн өссөн зан юм шиг байгаа. Зарим хулгайч нар мөнгөний төлөө хулгай хийж байна. Сүнсээ худалдаж чинь хүн шаардуулж байна. Өнөөдөр би номиг шүүмжлээ шаасан чинь вебсайтын надаар амь орцсон хэдэн удаагийн ирэл шааваа. Яа. Захиалагтай л гин. Төлбөртэй л гин. Юу гинэ? Их шааж байна. Довчин эдэн зөлбөн хар балаа. Довчин ахын дүүнэр гоё. Сэтгүүл зүг гоё хөгжүүлдэг хөө. Гадна дотны мэдээ орчуулаа. Тэ дэлхийн гоё гэгээлэг мэдээнүүдийг нэвтрүүл ард түмэндээ харуул. Та нар хэл ус мэдэхгүй боловсрол байхгүй чадахгүй. Та нарын чаддаг юм нэгэн хулгайч дарга нараас мөнгө аваад тэрийг харлуулчих. За би шаагаад өгье. Эвлүүлэг шаанаа гэл. Би одоо нэг хаяа нэг ирэл бичлэг бэлдэх гээл хүүхэд дуудах юм 200 мянга. Тэгээд зав гарахгүй юм. Тэгж яхад ямар завтай хулгайчуд вэ? Эвлүүлэг хийгээл кино контент бэлдээ шаагаад байх юм. Ямар завтаар хүүрнүүд эд нар. За ийм бэн төр хоёртой эргээд уулзцгаая. Тэгээ хөөе, манай хууль сахиулагч нараа шудраг ажиллаараа, зөв ажиллаараа, хуулийн тангараг өргөсөн болохоос төр зүрийн сарын тэмдэг шиг сайд дарга нарт болон хэн нэгэн улс төрчнөр та нар тангараг өргөөгүй шүү. Тэр дарга нартаа салавч өгөөрэй. Тэд нар та нарыг гондом шиг ашиглаад хаяа шүү. Та нар зөв шудраг үжиж Монгол улсад шудрагаас тогтноо. Өнөөдөр хууль сахиулагч нар хууль ус даалгавар өгсөн даргадаа салавч өгөөс сурчих тэгэл болоо. Мөн үү? Чиний хувийн компани биш шүү дурака. Айдаган багараа. Надад хууль ус үүрэг даалгавар өгөөд энийг 20 цагт гээд надаар одоо нохоод барьдаг мод шиг ашиглах гээд байна гэд хэлээ сурчих. Тэгэх юм бол тухайн байгууллага чинь цэвэршин. Үнэн үү? Ийм л болно. За юм бэ 4 2 та эргээд залгаа юм. Хүн залгаад байна. Ирэх газараа ирчлээ.